Самбайцгаано. Халуу. Номын бай. Яа. Арх угаал суучд юм бэлээ Тий. Одоо next. Аха. За дараагийн асуулт. дараагийн асуулт. 평균적으로 수업하는 시간. 평균적으로 하루에 чи одоо данч every time байна уу? устгасан шүү дээ. Устгасан уу? Чамд байхгүй юу? Би устгасан. Би 2 3 жил ирсэн. Харин тий. Тэгээ оруулах үн гарч ирнэ л ах. Бэж хараад та. Ер нь бол нэг одоо ингээд семестртэй штэ. Ойролцоогоор хідэн одоо хагжаа кредит онооны хичээл сонсдог байсан юм. Ойролцоогоор чи. Тэр үржин л ер нь мэдэн дээ. 15-аас 21 оноо гэж байсан. Нэг хичээл чинь 3 хагжам гэдэг аахгүй юу? Аха. Нэг хичээлийг 3 хагжам гэдэг. Тэгвэл 3 хагжамыг 15 хагжамаас 21 хагжам хүртэл сонсох хэрэгтэй байсан. Тэг чадвал нэг ингэж хагийн дотор чадвал 21 хүртэл сонсон дээр гэж бодож байсан. Яагаад гэвэл тийч 4 дээр ангид бол бүх хичээлээ сонсоо гэдэг байхгүй юу? Чадвал жоо 21 хүртэл оноо авсан дээр гэж бодож байсан. Тэг зарим хичээл нь бас 90 хагжам хичээлч болсон. Тий. Ер нь л тийм байсан. Тэгэхээр өдөрт нэг 2 3 Өдөрт ихтэй ер нь тэгээ тийм байсан шүү дээ. Биенийх бол 15 одоо хагжам гэвэл хідэн хичээл лөө 3 5 15 тий 5 ойролцоогоор 5 6 хичээл шүү дээ тий. Тэгээ заавал тэр 7 хоногт нэг хичээлээ 7 хоногийн нэг удаа ингэж 2 3 цагаар урт хийдэг нэг хичээл байдаг гэсэн. Ер нь бол мэрэгжлийн хичээлүүд ер нь тийм байсан. Эсвэл нэг хичээл нь бол ер нь бол өөр хичээлнүүд нь бол 7 хоногт 2 удаа байсан. 2 удаа. Нэг дэх 3 дахь эсвэл 2 дахь 4 дахь. Тэгээ нэг цаг 15 минутын хичээлнүүд зөндөө байсан. Тийм гэвэл нэг өдөрт 2 3 хичээл. Зөндөө явал 3 хичээл, жоохон байвал 2 хичээл гэж бодож байсан юм шиг. Аха. Ихтэй нэг 4 хүртэл сонсох боллоо тий. Тий. Тэгээ өдөрт бол 4 хичээлээс 2 хичээлийн хооронд сонсноо. 2 хичээл сонсгоолч байсан гэж өдөр явж байсан өдөр байсан. Тийм. Ер нь бол тийм. За өөр 시험 공부 яаж хийсэн бэ? 시험 공부 шалгалтаа яаж бэлдсэн бэ? Шалгалтандаа хэрхэн бэлжсэн бэ гэж юу? Би нөгөө нэг сая нөгөө хичээл сонголт хийж байхдаа яриадсэн шүү дээ нөгөө нэг шалгалт дундын шалгалт хийдэ үү, эцсийн шалгалт, файнал шалгалт хийдэ үү, би даалт хийдэ үү гэд би айл болох нөгөө шалгалтын оноо нь бага хувьтайг сонгож ордог байсан байхгүй юу? Яа. Би шалгалт мэдгүй. Би ингээ бичгийн юмдаа ер нь жоохон муу гэж боддог. Шалгалтанд ер нь жоохон тийм нэг тийм лаки байж чаддгүй байхгүй юу? Темпл кважны зүгээр байсан юм уу? Темплний. Тий, тэр надаа илүү дээр гэж бодсон юм уу? Хаах тийм үү? Тий. Тэг яг явцтай жоохон үгүлээс л да. Тэгээд шалгалтыг болоод сколол нөгөө нэг дундын шалгалт нь их хувьтай ч юм уу? Тийм хувийг сонгодог. Арай гайгүй бэлдчихдэг. Тэгэд яг төгсгөлийн файнал дээр жоохон ингээ баг зэрэг бэлддэг ч юм уу тиймэрхүү. Тэгээд шалгалтаа бэлтгэхтэй болохлээрээ нөгөө нэг багш нар чинь юунаас шалгалт орж хийлж өгнө штэ. Тэрийгээ сайн харна. Тэрнээсээ гадна нөгөө нэг хичээл ингээд сонсож байхдаа айгүйх мемо хийж авдаг. Би ч нөгөө гадаад учраас мэдгүй юмнууд айгүй их гадаад өгнүүд их байгаа. Тэрийг мемо хийж бичиж авдаг. Мэдгүй өгнүүд ээ. Тий. Энэ 1-2 жилийн өмнө болохоор нөгөө нэг рекординг хийж болдог байсан шүү дээ. Рекординг. Одоо болохоор хуулиар болохоо байсан ш мэдгүй. Тийм үү? Нөгөө сандэ баны мэдж байхад бол рекординг хийж болно. Хамаагүй мдэггүй байх тохиолдолд би ингээд хуваараа өөрийнхөө рекординг хийвэл болохгүй байхгүй юу? 근데 би өөрөө ганцаараа сонсож байгаа шүү дээ хичээл хийгээд. Тэгсэн ч болохгүй гэж юу? Гэтэ ер нь бол болохгүйг сонссон юм аа. Тий. Тэгээ би рекординг эхний 1-р курс 2-р курс дээр рекординг амир хийдэг байсан. Солонгос хэл дээр хичээлүүдээ рекорд хийж дахиад сонсдог байсан. Тийм үү. Номын сон дотор яг чивчээрээ сонсонгоо багшийн өгсөн PPT ингээд нөгөө нэг файлуудтайгаа зүг харьцуулаад тэгээд давхар яад. Тэгээд зүгээр ингээд PPT ингээд файл харж байгаа штэ. Тэгэхээр ингээд айгүй сонио ингээд амар тийм алтны хэлхтэй юмнууд айгүй их байдаг. Тийм үү. Зарим нь ингээд айгүй сонио утгатай мэрэгжлийн үг ингээд орсон заяа. Яг бидний хэрэгжилж байгаа үг биш штэ тэр чинь. Тийш. Тэнгүү тэрэ чинь багш PPT файлаа харчаад багш юу гэж ярьж байна. Амьдралынхаа ингээд хэллэг дээр юу гэж ярьдгийг сонсоод харьцуулаад ийм юм байна штэ гэж ойлгон заяа. Тэгэж юу хийдэг байсан. Тэгэж юу рекординг юу хийчихсэн байна тийм. Рекординг гэвэл тэгвэл чи юу одоо яг сурах байгаа хүүхдүүд байна гэж бодъё. Рекординг хийгүүл сайн юу? Чиний бодлоор сайн гэж бодож байна. Чушаана. Тий. Тийм үү. Рекординг. Тэгээ нөгөө нэг одоо нөгөө нэг солонгос хүмүүс чинь нөгөө нэг ингээд дэвтэр балгаж явдггүй шүү дээ. Тийш бүгд iPad-тэй тэгээд iPad-н дээр нөгөө нэг аппликейшнууд гэсэндээ мемо хийдэг аппликейшнууд аягүй их. GoodNote. Тийм GoodNote. Зарим нь тэгээд тэр чинь шууд рекорд хийдэг юм
юутэй бас Бас бол тийм байдаг байхгүй юу? Аа тийм үү. Давхар ингээд шууд ингээд асаачин тэрний рекорд ингээд шууд яг тэр мемоныхаа цаасан дээр ингээд байж идэг. Тиймэрхүү. Тэр ч зүгээр юм те. Not bad. Чи яаж бэлдэг гэсэн шалгалтанда? Одоо би бол яг солонгос сүнний маягаар одоо ярьж штт. Аха. Яг солонгос найзуудын дунд ер нь бол бас хичээлээ сайн сонсох хүмүүс зөндөө байдаг. Би ч нэг дээр анги даяга рекординг зөндөө хийжсэн. Тэр рекординг хийдэг тэр нэмэгтэй байдаг. Йоо энэ сонсохтой гэж байгаа шалгалтын цаг болчдаг. Тэгээ амар ингээл бүх 한 번에 몰아서 бүгдийг ингээд сонсвол бас амар хэцүү байсан. Гэдэг яаж юм? Гэдэг өнөө бол шууд ингээд рекординг хийсэн өдрөө шууд сонсох хэрэгтэй үеийг би ингээд тавьж байгаа дий бол бас наачиг тим зантай хүмүүс бол рекординг хэрэггүй юм байлээ. Тэгээ ер нь бол тэгэл PDF дээр бүх юм гарцаа яадаг. Тэрийг чэйжилжсэн. Тэгээ солонгос амар гоё юм нь юу гэхээр Story Gap гэж яадаг, номын сан гэж яадаг. Хичээл хийх газар бол зөндөө яадаг болоод ерөн солонгос хүүхдүүд бол яг хичээлийн 7 юм 2-7 өмнөөс амар бэлдэн. Тэрний өмнө бол жоохон амар тоглож агаад. Яг 2-7 юм за чинчаа бэлдээ гэж бэлдээл номын сан худлаа яваад. Сандалгүй байдаг үстэй. Сандал байдаг шүү дээ. Сандал байдаг байсан. Сандал байдаг. Тэрийг заавал яг хийх хэрэгтэй байсан. Тэгээ найзынхаа өмнө яг хийж мэж өгвөл манай номын сан бол заавал хагсангчин явах хэрэгтэй байсан. Тэгжээж орж болдог байсан. Тэгэл миний өмнө нэг найз яг тэр номын сантай ойрхон ингэж амтэрчээсэн найзнууд ч юм уу тий. Тэр хүүхдүүд бол ингэж шууд авч өгч болдог байсан. Эсвэл Story Gap эсвэл тэр дээд сургуулийн клуб дотор шүнжэнгөө хийн зүгээр. Шүнжэнгөө хичээлээ. Тэгээ тийм дуунтаа бүр зарим хүүхдүүд нь нэг унтаад хийгээл унтаал тэгээ гэртээ явахгүй. Жохон нэг тийм бобочны амир. Жохон нусогийн 맞아. Ер нь бол хичээлээ 1 дахь 3 дахь нэг хичээл, 2 дахь 4 дахь нэг хичээл болоод ер нь шалгалт бол тэм зөндөө бол хичээсэн гэж бодож байна. Миний бодлоор бол яг 7 хоног том хэмжээний шалгалт бол яг 5 шалгалт юм 4 шалгалт өгчээсэн. Тэгээ тэрийг яг тэр үедээ бол би гэртээ бас яваагүй би ч гэсэн. Зүгээр яг хичээлээ хийн гэж тэгээ унтахтаа бол найзынхаа гэр ч юм уу эсвэл дээд сургуулийн клуб дотор унтаал болоо юм чинь гэж тэгж бэлтжсэн. Тэр биш бол өөр ногmoo шинээр ингэж анх авдсан штэ тий. Шинээр авдаг гэсэн үү? Шинээр авдаг бол бас зарим нь амар үнэтэй байсан. Яг мейжерийн ном бол дээд сургуулийн зарим номнууд нь амар үнэтэй байсан. Нэг ном нь 20-30 мянга 50 мянга вон ч зөндөө байсан. Тих үед бол every time-аас бас ном авч болдог байсан. Хэрэлжсэн номыг. Тэгээ хэрэлжсэн ном болохоор бас чугбуу гэдэг одоо тэр дотор нь юм бичсэн байхгүй юу. Ий шалгалт гардаг маяг гэдэг. Яг хичээлээ сонсон тэр ах гişнэр нэгэ тэмцээ байдаг. Тэгээ тэрийг нэмээд бас мөнгө жоохон нэмээд авдаг хүмүүс ч байсан. Тэгээ тэрийг ерөн бас аваа сайн. Ерөн сайн шүү. Ерөн every time бас ном аваа сайн. Every time гоё солонгос урд хүүхдүүд угаасаа бүгд every time ашиглаж байгаа хөө. За 교수님이랑 친해지면 좋아요? профессортойгоо ингээд дотнд ингээд сайн болоо. Юу гэж бодож байна? 그것도 사바사야. 케이스 바이 케이스고. Keep case. Ямар 교수님с шилдэлээс ундаалах л та. Гэтэ ер нь бол муутаадах ч юм байх тайхгүй л те. Ер нь бол үр дүнгээ бүгд сайн л байгаа. Гоё штэ. Гоё 교수님들 заяа хоол авч өгөөд бас цаад ороод ирсэн. Кофе авч өгөөн. Тий. Тэгээ ер нь бол яг өөрийнхөө тэр мейжерийн талаар би дараа ингэж ажил хиймээр байна гэж бодолтой хүн байгуул ер нь багш нартай сайн байсан шинжаа шуваа гэж бодож байна. Би бол миний өөрийнхөө мейжерийн талаар ажил одоо хийх байгаа л та. Тэгэд бол ер нь бол тийм чухал биш шүү дээ. Яг тэрний талаар мейжер хийсэн бол солонгос бол 그런 말도 있어. 학교의 인연이 진짜 중요해. амар чухал. Яг үл дээд сургуулаа төгснөний дараа ч төгсөн найзуудтай ингэж уулздаг юу гэдэг мөн түнчаанээр бураагүй ажи. Монголын уулзах бат. Төгсөн хүмүүсийн уулзалт. Тэр уулзалт жил болдог. Уг нь бол болдог. Тэгээ уулзвал өмнө би ингээд тэр мейжерийн хичээл сурж байсан багш нартай ч гэсэн уулзаад хоорондоо хоол идэг үгээд байхгүй. Тэгээ би тэрний мейжерний талын ингээд сурсан бол тэр ерөн бүх хүмүүс амар чухал болж байгаа байхгүй тий. Төгсөн ах их чиг уулзаад сурах юм уу? 그런 거 되게 많아. 팀 진짜 많아. тий. Мэдээлэл өгнө гэсэн үг чинь яг тэр мэрэгжлийн талын мэдээлэл, ажлын байр, ийм хэрэг болдог юм цаашдаа ер нь иймэрхүү юм ингэж үздгээ гэдгийг зөвлөгөө маягийн зүйлсийг өгнө. Тэр мейжер ч бас байдаг мейжер байхгүй мейжер гэж зөндөө байдаг л та. Би бол 외식 경영학과 миний 과 бол 외경인의 밤
Тийм. Тусдаа байдаг панганы байсан баг ахгүй. Тэгээ жилд яг нэг удаа ингээд бүх төгссөн энэ вегоныг төгссөн ах гişнэр одоо бүр компанид ажиллаж байгаа ах гişнэр. Эсвэл 1 2 дугаар ангийн хүүхдүүд уулзмаар байгаа хүүхдүүд бүгднийг нь уулзаад дээд сургуулийн багш нартай уулзаад хоорондоо тоглоол тэгээ хоорондоо ингээд мянгам чүгөө бата. Нэрийн утас эднээс солилцдог ч юм уу. Энэний талаар ингэж орж ирмээр байгаа бол хэлээрэй гэж байна. Тэ амар тус болно ер нь бол. Тус амар болсон. Тэ дараа бас яг төгсгийн өмнө сангадам хийдэг аахгүй юу багштай. Чиллүү сангадам гэдэг юм хийдэй. Манай багштай би өөрөө одоо юу хийх вэ ч юм уу те. Тэ тэр багштай би амар сайн гэвэл ер нь тэр багш надад амар тус болно тий. Ер нь бол амар чухал гэж бодож байна. Цаашдаа сургуулаа төгсөө ер нь яг юу хэрэг болж байгаа гэдэгт чинь амар их мэдээлэл өгнө гэсэн үг шүү дээ. Тэгээд яг өөрийнхөө дуртай би энэ талын компанид ормоор байна. Одоо ийм маягийн бизнесийн компани талд ормоор гэвэл яг тэр бизнесийн маягийн багш нарын хичээлийг зөндөө сонсох хэрэгтэй байхгүй юу? Тий. Тэгжээч тэр бизнесийн маягийн багш нар өөрийгөө сурчээсээ өөр ингэж аль түрүү компани дортор орсон хүүхдүүднийг ингэж хооронд нь бас холбож өгдөг. Бас тэгэж би амар компанид бэлтжижсэн анх. Холбож өгөөл тэгээ ингээ хичээл дотор багш нар хэлнэ. Энэ ингэж төгсөн ингээд хүүхдээ ингээд Янгэрэ шүгэ гэж тэгжээс би 면접 хийдуудаа үзчихсэн. 그거 말고도 나는 нөгөө нэг 창업 스타트업 байгаа штэ. 창업 тий одоо нөгөө төгссөн курсын одоо төгссөн ах эгч нар ч юм уу ингээд 창업 стартап ингээд эхлүүлж байгаа. стартап шиг тэрийг нөгөө нэг профессор эднэртэйгээ холбуулаад кважа шиг өгдөг. Ямар айдиа эднэр байна. Бид нар одоо ийм хийж байгаа. Та нар ингээд хэрвээ ингээд тусалцаж болно. Тэр хэмжээгээр кважа оноо өгдөг ч юм уу. Сколад ингээд яг саний хэлдэг шиг ярьцлага нар нөгөө тэнд нь ордог ч юм уу. Тэр нь тэгвэл 창업 стартап хийсэн ингээд төгсөн ах эгчнэрийн компаниг тус болж байгаа айдиа өгж байгаа юм уу? Тим хичээл байсан гэж байгаа юм байна. Ажилнаар ордог ч юм уу, бүр туслах ажилнаар интон шиг ордог ч юм уу тий. Тэр хүмүүс нь одоо яг ингээд угаасаа л стартап шинэ байгууллага ирээд бид нар танилцуулж, бид нар одоо ийм конгон самбун хийж, ийм платформ хийж, танаа сонирхож үзээрэй хэрвээ энэ чиглэлээр ажиллая гэж бодож байвал бид нар дээр цуг хамт ажиллаад ярилцлага өгнө гэж болж байна. Гэх мэтлэн. Дээрээс нь хажаад нь одоо энэ профессортойгоо тэр хүмүүс чи яриангуудаа хажаа нь ер нь болоод шинэ айдиа ингээд өөрөөсөө цуглуулахын тулд айгүй олон хүмүүс байгаа шүү дээ тэр чинь. Тийш. Тийм тэгээд тхийн тулд ингээд бие даалт болгож өгдөг. Тэр дундаас сонгуулаа сангамд байсан. Тийм шүү. Тийм. Тэр айгүй дайгуу санагдаж байна. Capstone дизайн яа? 그랬던 거 같아. 기억이 안 나. хоёлоо өөр анги ахгүй өөр менежер ахгүй юу? Гэтэ яг дундаа ингээ зэрэг сонсдог хичээлүүд байгаа. Тэгээ Capstone дизайн гэдэг яг төгсгийн өмнө сонсох хөстэй хичээл ахгүй. Capstone дизайн бол төгсгийн өмнө тэрийг сонсоод багштай оноо авах юм уу? Эсвэл бол чурууп 논문 гэж юм бичих хэрэгтэй байсан. Одоо дипломын ажил хийнэ гэдэг. Тэгээ 논문аа бичих юм уу? Capstone дизайн гэдэг юмаа хийх юм уу гэм байсан. Би бол Capstone дизайныг сонсч байсан. Би бас хийжсэн. Тэгээ чиний юу бол ийм айдиа байсан. Минийх бол 창업 стартап хийгүүл яаж хийх вэ? Нэг маягаас байхгүй. Аль түрүү хийсэн хүмүүс ямар айдиа биш хийгүүл яг юуны талаар хийх вэ гэж тимээр уулзаад яг тэг нэг 6 сар хичээл хийх дунд яг энийга жигнэсээ болцсон юм болгож байгаа юм шиг ингэж бүх юмаа бэлдээд анханаас нь бэлдээ мөнгөний бэлдээч юм уу те тэгэж хийжсэн. Тэгээ профессортойгоо сайн харилцаатай болвол гээд бодоод байсан чинь нөгөө нэг тэр профессор чинь яг өөрийнхөө зааж байгаа хичээлээр айгүй юм нөгөө нэг юу атсан байгаа штэ ингээд айгүй өндөр түвшний мэдлэгтэй болсон. Тэндээ ажиллаж байгаад бас ингээд профессор болсон хүмүүс байгаа штэ. Бааник конвеншны тийм чоншивэ экспешн гэдэг тийм хичээлээс авахгүй юу. Тэрний багш болохоор шинээр гарч байгаа тийм одоо програм коекс эдэрт болж байгаа юмнуудыг тикет өгдөг байсан байхгүй юу. Тикет хаяа дээ. Тэр ингээд нөгөө нэг хичээлийнхаа өмнө өөрөө тэр чиглэлээр амар олон хүүгээ нэртэй заяа. Тэнгүүдээ өмнөх одоо заасан 7 хоногийн хичээлээс асуулт асууна. Сонжог сонороо 2 хүн гараа өрөг хариулна. Өөрт нь хүссэн одоо ингээд хариулт ирлээ штэ. Тэнгүү шууд тэр тиктик нөгөө өгдөг байсан байхгүй юу. Тийм үү. Одоо ийм 2 тикт байна. За тэгвэл 2 энэ аваад яваад үсчээ тэр. Тэгэж явуулдаг байсан. Тэр айгуу дайгуу санагддаг. Айгуу ингээд нүд нэгдэн гэх юм уу тэр чинь шинийг үзэж байгаа. Жигнэсээ ямар эксибишн явжсэн. Би кофе шоу гэдэг, кафе шоу гэдэг нөгөө нэг амар их заяа. Тэгээ вайныхыг бас явж байсан. Тийм. Тим юм ер нь явуул жигнэсээ зөв вайны талаас сурахч биш. Яш энэ компани ямар вайны талын зөндөө байдаг. Жигнэс коекс шинэ дээр хүртэл хийж болно гэж байна. Тэр нэг IT-ийн бас нэг юм явж байсан юм ба. IT нэг юм. IT дээсэн, IT гэсэн. Яг тийм юм явж байсан. Өөр стартап, 창업ны эксибишн ч гэсэн. Зөндөө байгаа. Тэгээ ерөө би ч тэрний талд манай цагаавны талд яв гэд явж исэн. Амар зөндөө
хоолны брэндний хоол хүнсний брэнд нээсний газрнууд ингээд манай энийг хараарэ, манай брэндийг хараарэ. Тэр хүмүүс бол өөр манай ингэж брэндний чангуу пик хүнийг хайгаад байгаа байхгүй. Манай брэндний тий. Тэгээ бид нар бол ингээд сурч байгаа болол очиод хараад идэж үзээл. Тий. Тэр бас айгуу дайггүй. Айгуу дайггүй. Тэгээ би нэрээ тий одоо бол би одоо модельнаар ажилладаг болоод зүгээр тэрний модельний ажил хийгээд заримдаа явж байгаа байхгүй чангуу өмнө. Хэдэн оны өмнө явсан байхгүй юу? Quex дээр. Явсан чи яг миний сурчсан хүүхдүүд ирсэн. Яг 3 хүүхэд. Хүүхдээс зүгээр харсан чи яг хүүхд л байгаа байхгүй. Тэг ингээ харахаа уусаасаа ингээ энэ хурж ирээ энийг хараарай. Энэ платформыг прошог хараарай. Ийм манайх бол ийм шүү. Би бол зүгээр л ажил хийж байгаа хүн юм чи ийм шүү гэсэн чи Tax гинэ. LTX гэж 경이 돼. 왜 시 경영학과? 후배네. Илээр тэгчихсэн. Ерөн Панама exhibition амар хэлбэрээс үг. Зөндөө явах хэрэгтэй. Тэгээ нэг тикет яаж авах вэ чи? Энэ бол интернетээр зөндөө гарч ирдэг л. Зүгээр ингээд нэрийн бишээд үзвэл 외국인 학생 програм에 ч гэсэндээ айгуух байд юм л шүү. Тийм байд юм уу бас? Тийм, job програм гэдэг гэсэн. Ажлын талаар уу гадаад хүүхд дараа нь 취직을 어떻게 하냐 막 이런 식으로. Ер нь тийм үнэтэй биш бас. Үнгүй ч зөндөө байдаг, мөнгө өгөхгүй газар ч зөндөө байдаг. Ер нь тэрийг зөндөө хэрэглөө сайн шүү. 엄청 길어졌네 말이. харин тий. 수업 들을 때 팁이 있다면 패스. 패스? 아하. 오케이. 팀플ний талаар хэлв. 팀플. 팀플. Багийн одоо ажил, багийн бие даалт. Юу яаж чи суруу сурж байхад 팀플 яаж ингэж 짜줬어 너를? юунаас яаж зааж 이미 친한 애들끼리 짜줬어. 알아서 та нар өөрсдөө мэдээ 4 5-аараа 팀플 хийгээрэй гэжсэн үү? Эсвэл бол багш нь өөрөө хамаагүй. Хоёлаа тийм. Багш нь өөрсдөө хийсэн ч байгаа. Эсвэл нөмрөөр нь тий. Тэгээ намайг ер нь анзаараад миний орж исэн ангиудад анзаараад тах нөгөө нэг солонгос хүүхдийн тоо гадаад хүүхдийн тоо ер нь тэнцүү байсан шиг санагдав. Эсвэл бол нэг 2-1-ийн харьцаатай солонгос хүүхдүүд 2 гадаад хүүхд нэг тийм тохиолдолд нөгөө нэг жишээ 4-өөндөө баг ахад нэг нь гадаад 3 нь солонгос. Ер нь 2 нь гадаад. Ер нь бол ийм хойлсон байдлаар тэгэхээр бол гадаад хүүхдүүд бол ер нь бол тийм 팀플의 талаар ер нь сайн мэдгүй. Солонгос хүмүүс амар сайн мэдээ. Тийм ер нь 수준이 달라. Левел нь амар өөр ахгүй. Тэгээд номероор ингэж тийм үн гэвэл ер нь гадаад хүүхдүүдний нэр нь англи нэр болоод нэгтгэс ахт нь тийм байдаг. Тэгээд гадаад хүүхдүүд хийвэл амар хэцүү байсан. Тэгээ яг ингэж байх хэрэгтэй. Тийм ер нь бол хойлж тэгэж хойлж явах хэрэгтэй байсан. Тэгээ эсэргээрээ нөгөө солонгос оюутнууд гадаад хүүхдүүдтэй орох дургуй хүмүүс байсан. Дургуй байсан. Жохон нөгөө нэг хийж мэдгүй ч юм уу, хит ойлголцдгүй ч юм уу. Хятад хүүхдүүд мэхдүүд байдаг шүү дээ. Хятад Вьетнам эднэр. Зарим хүүхдүүд нь бүр солонгосоор ярьж чадахгүй зөндөө байдагаас аахгүй. Тэг ингээд утасны тойл гаргаж ирснээ өөдөөс ингээ хараад ярьж чадахгүй. Тимдгүү бүр ярьж чадахгүйс. Ер нь хоорондоо бол ер нь бол ярьдаг лээс солонгос хүүхдүүд те. Тим болоор зүгээр л байсан аахгүй. Тэг би яг солонгос хүүхчиг олоод ер нь надад ч оноо чухал штэ. Надаа одоо оноо чухал байхад темпл нь 20-30% гинэ. Тэгвэл темпл үгүй сайн авах хэрэгтэй байдаг. Тэгсэн чи юу ч мэдгүй гадаад хүүхдээ хам цуг авал бас стресс амар стресс авна. Ингээд хамт ингээ унж чинь. Сквал тэр хүний имийг чи өөрөө хийхээс аргагүй болчихгүй тий. Тэр хүүхэд хамгийн амархан юмыг л өгөөл өөрсдөө юм ингэж тэгжсэн. Тэгээ чи өөрөө темпл хийхэд юу хийжсэн бэ? Юуны тал зөндөө байсан ш. 역할이 많잖아. 나는 다 했어. 다 해봤어? 진짜? илтгэл хүртэл би англи хэлэндээ тийм сайн биш шүү дээ. Би англи хэлний бүтэн ингээ хичээл сонсоод тэрийг англи хэл дээр өөрөө илтгэл тавьж байсан. Тэр амарс яга би орог ингээ. би бол чигнэс надад тай. Тэрсэн нөгөө нэг баг нь 2 хүний бүрэлдэхүүн те. Гол нь миний хамт байсан охин болохоор шивэд байсан баха. Тэр хоёр яг миний гол муу санаа нь юу байсан бэ гэхээр хоёлаа цуг гарах нь гарна. Чүрүү нөгөө хийж байгаа юм PPT нөгөө охин хийн. Тэгээ би ярина ингээд ойлгоочтойгоор ярина. Хүмүүс байгаа юмыг уншиж байгаа ярьж байгаа. Тэгээ асуулт нар орж ирэх юм бол манай хүн хажуунаас туслана. Тийм юу нь бол надад туслаа л гэсэн л байгаа байхгүй тэр чинь. Тэр англиар сая актив. Угаасаа. Тэгээд яг өөрийгөө try хийж үзсэн л байхгүй өөрийгөө жоо би яах нөө гэж. Гэтэ амар айдтайсэн. Би болоо Муна 보고 싶다. 아니 уг нь бол яг тийм байдгээс тээ. Яг монголоор үг нь хэлж өгвөл 팀플 дотор 자료 조사 одоо мэдээлэл цуглуулах гэж нэг юм байдаг. Тэрний дараа 백지 PPT.
одоо ингээд үндсэн PPT-ийн ингээд загвар дизайныг нь оруулсан зүгээр ингээд цагаан фонтон дээр хийдэг л гэсэн үг. Яг царийн жуусаа хийснүүдээ гой яг ийм үгийг оруулах гэдэг тавихын Yoka гэж байсан. Тэрний дараа PPT. Тэгээ яг үндсэн PPT-г ингээд бодлоо хийж ийна гэсэн үг. Тэгээ тэрний дараа Pipe гэж байсан. Тэгээд ихтгэл тавих. Ер нь бол team маягаар явж исэн. Тий. Тэгээ тэрийг нэг хүн нь хийх 4 хүн байгуул нэг нэр хийж болно. Эсвэл ер нь зөндөө хүмүүстэй байгуул PPT зөндөө юм байгуул энийг хоёулаа хийж ч юм уу тий хуваагаад хийдэг байсан. Тэгээ энийг өөрөө анхнаас ингэж дөрүүлээ ингээд 4 5лаа ингэж суугаад мэдлээ штэ. Аа сайн байна уу? Нэг ангийн хүүхдүүд байгаа гэж бодож болохгүй шүү. Дээд сурвалжаа бол насан бүгдээрээ өөр курсын хүүхдүүд ч гэсэн байгаа. 4-р анги дээр энэ хичээлийг авч магадгүй. 1-р анги дээр энэ хичээлийг ч авч магадгүй. Тийм болоод ер нь 4-р ангийн хүмүүстэй байгуул бас сайн л та. Гэж тий уужаас 없어. Тий сайн ч муу ч бас. сайн ч муу ч. Тэгээд зөндөө хамаагүй хүмүүс уулздаг болохоор анхнаас ингэж бүгдээрээ мэдлээд хоорондоо ингэж хэддгээр курс уу ийм хүс. Би бол юу сайн хийн, би бол энийг сайн хийн гэж хоорондоо амар зөндөө ярилцсан. Тэгээд би бол анхнаас Pipe бол би хийж чадахгүй. 나는 발표상이야. Би бол Pipe жинээс хийж чадахгүй. Би өөрийн минь бол хий. 아하. Ярьж чадахгүй байсан. Би хүмүүсийн урт бол. Тэгээ амар гоё ярьдаг хүмүүс байсан шүү дээ. Тэрэн дээ шүү дээ. Тэгвэл бол бүх юм гой бэлчдэг. Хамгийн сүүлд нь муухай харвал бүх юм тэгэл байхгүй ч байгаа байхгүй юу. Тэгээ Pipe хийдэг хүмүүс нь бол ингээд чилмэн Q&A ч бас авах хэрэгтэй байдаг гэсэн. Тэрнээс амар айдаг болоод би бол Pipe хийж чадахгүй юм хийн. Зарим хүмүүс нь би Pipe хийн гэсэн хүмүүс яадаг. Тэрнээ анхнаас нь ингэж бэлээл. Тэгэл хоорондоо какао туг 사다리 하잖아. 사다리도 그랬나? 나 사다리 다 썼어. 진짜? 이유 난 사다리 못해. би бол хоорондоо илжсэн. Хийж чадахгүй юм. Яриад нөгөө нэг тийм дүнэлт гардгуу тохиолдол байдаг шүү дээ ингээд. Тэгээ хамгийн инээдс нь тэрний яг гадаад оюутнаас болж. Яа. Хятад оюутнаас болж. Яг нөгөө гадаад оюутан айгуу олонтэй тийм хичээлээс аахгүй бас тийм нөгөө нэг 영현 самбон эднэр хийдэг, айдиа эднэр хийдэг. Тэгээд гисэн чинь уг үндсэн хүн болохоор 4 байх хэрэгтэй байсан чинь 4 баг ихлэ босон ихний хичээл дээрээ би 2 хятад 2 хятад нэг нь болохоор тайма ингээд 4 хүүхэд тахгүй. Ер нь бол хятад талтай хүүхдүүд байгаа шүү дээ. Тийш. Тэгээд нэг хятадд болохоор төгсөх курсын оюутан байсан хгүй. Тэгснээ нөгөө хагцаамд болцсон ингээд хичээл дээргүй яваад утсан заяа. Энэ хичээл баг тэргүй. Тэгээ гурал олчихсан. 3 л олцсон. Тэгээ байжсэн чинь нөгөө Тайван охинд болохоор гэр бүлийн асуудал гарсан гэдэг Тайван руу авчихсан. Окей. За хоёр хийгээд эхлээд явж байгаа дундаа явчихж байгаа шүү дээ. Тэгээ нилээ нөгөө нэг PPT л ихэд слайд нь баг 100 гаруй слайд хийхдээ тийм хичээлээс байхгүй юу? Айгу өндөр оноо. Тэрүүгээр хамаагүй оноо авах. Тэгээд нэг хятад би хоёр ингээ үлдсэн чинь нөгөө хятадтайгаа би ерөөсөө ингээ таардгүй заяо. Нөгөө хятад нь болохоор ингээд хятад тэрнээс нөгөө англи хэлтэй сайн хүмүүс байдаг шүү дээ. Тим заяо. Тэгтээ солонгос бүр 0 заяо. Ер нь айгу муу ярьдаг. Ер нь бол ямар вэ гэдэг. Би нөгөө нэг англи хэлтэй тийм сайн биш. Солонгосоор ярилцаа болохгүй. Ингээ communication болохгүй юм чаа. Oh my god. Тэгээд айлгуулах ингээд translate нэр хэрэглээд ингээ communicate болох гал янгод ингээд уулын хөөрх ингээд хоёлаа ингээд юмаа хийгээл болоод яваад байгаа байхгүй. Амар стресс. Өөр стилний заяо. Oh my god. Хоёр өөр стилний заяо. Би ингээ юм игээ явуулахад миний юм таалагдахгүй. Тэр юм игээ явангууд тэрний юм надад таалагддаггүй. Яана. Хоорондоо ижиж. Тэгээд амар хэрүүл үүсчихсэн. Тэгээд ингээ хоёлаа парфю хийхдээ ч гэсэндээ айгүй дурамжгаа ингээ би билгөө ингэсэн байдлаар хийгээл тэгээ ерөнхийдөө дуус яг үр дүнгийн хувьд бол бит хоёр оноо авах хувьд л бүтэн оноогоо авсан байхгүй юу? Ягаад тэгэхээр багш өөрөө мэдж байгаа, профессор өөрөө мэдж байгаа. Энэ хоёр дөрвөлэг байж байгаа хоёлаа болоод ийм хэмжээний хийгээ гаргаад ирсэн юм чинь. Окей. Болчихё. Яг хөө тэр дундаа хийгээд бол амар стресстэй хийсэн л байхгүй юу? Тэр жоо хэцүүсэн. Тий, тэр бол амар хэцүү биш үү? Ани хичээл цаас юагсын гадаад хүүхдүүд л сонсдог хичээл гэж бас анги байдаг гэсэн. Тэгээ тэрний ангин дотор ингэж орох юм бол бас хоорондоо англи юм уу тий солонгос мэдгүй хүмүүс бас зөндөө байсан. Тэр чирэн сайн анхаарал хичээлээ бас авах хэрэгтэй юм шиг байна. Би ч тийм хичээл сонсч байсан. Би бол гадаад хүн шиг биш шүү дээ. Тэгээд тэр гадаад хүүхдийн дунд айгуул би тэр дундаас нь бол бас хилтэй амар хилтэй болоод надтай байгаа бол тэр хүүхдүүд нь амар дуртай байгаа байхгүй. Яг тэгвэл хилтэй юм чи багшийн хэлсэн юмыг би бүгдийг нь хэлж чадах юм чи. Хоёроо даасахгүй нөө. Бүраагүй. Тэг би тэрийн зүгээр айж яг удаанаар ингээд солонгосоор хэлээ. Ер нь тийм байсан. Нэг хятад нэг бандтай нэг баг басахгүй юу? Нэг хятад бандтай нэг баг басахгүй юу? Тэр өөрөдтэй үү. Тэгсэн чинь хөөхий тэр тэгтээ нөгөө нэг яг нөгөө нэг жоохон хөгцсөн
юунаас хэсгээсээ ирээгүй жоохон хөдөөнөөс ирсэн тийм хятад байсан угаас харагдсан л та. Тэгээд ингээд юм ингээд өөрөө бараг транслейт дээр ашиглаж чаддгүй заяа аппликейшн дээр сайн ашиглаж мэддэггүй. Компьютер дээр сайн PC дээр сайн ингээд ашиглаж мэддэггүй заяа. Одоо нөгөө слайд дээр яаж хийдгийг, Excel дээр яаж ажилдгийг ерөөсөө мэддэггүй. Би төөж байхгүй заяа. Яана. Тэг би за би хийчаа. Би барбиг тавьчаа. Би ингээд хийчаал гэдэг байгаа юм чинь амьда. Тэнгүүтээ чи надад гол нь хийж өгөх юм юу вэ гэхэлэр хятад хэл дээр байсан ч гэсэн хамаагүй надад WeChat байгаа чи хятад хэл дээр байсан ч гэсэн хамаагүй энэ сэдвийн дагуу хятад ямар байна солонгос ямар байна ньюс олоод ирээ. Ньюс ээ. Мэдээлэл надад аваад линкийг явуулдаг ч юм уу. Би тэрийг ч өөрөө орчуулад ингээд харчиа. Тэрийг өөртөө явуулж чадахгүй заяа. Ягаад? Мэдгүй. Тэр нь хийхгүй байгаа хгүй юу? Үгүй харин яг хийх л байгаа л та. Харин тийш юу ч тэр хийж чадахгүй юм гэж тий. Тэр бүр амар сайн ингээд яа бүр хэлээгүй болтгоо. Худлаа. Амар ёо стресс. Бүр ёо тэр бас жоохон хэцүү л байсан да. Би ер нь жоохон хятад хүүхдүүдтэй баг болох дургүй. Надад таалагддаг юм аа. Харин амар левел нуур аахгүй. Солонгос хүмүүстэй хятад ингээд ерөн хятад хүүхдүүд зөндөө байд юм ч тий сурвалт. Тэгээ гадаад хүүхдүүдтэй левел нь амар өөр. Тэр нь юу нөр гэхээр яг темплд нь амар өөр байгаа. Тэгээ уцус усуу чи спич ерөн солонгосоор сайн ярьдаг болоод жоохон солонгос хүмүүсний талд урцаа байхгүй юу. Тийм болоо. Солонгостой баг хүүхдүүд яг тэгдэг байсан юм аа. Ингээд нөө орж ирээд ингээ хувирлж байгаа штэ. Тэгэнгүүт номинний пайпюнан 어려우시죠? 그 шууд асуудаг заяа. Та анхнаас тийш. Тэнгүүд 나는 그게 좋은데 난 그거 하고 싶거든. Тийм үү? 발표가 좋았거든. 왜냐면 내가 고등학교 때부터 그러니까 ахлах сургуулиасаа нөгөө ихтгэлийн юмд явцсан ярих юмд амар дуртай. Тийм үү? Тэгээд 아니 저 괜찮은데요? 난 하고 싶은데. өөр юм билснээс. Тэгээ нөгөө хүмүүс амар ингээд эргэлзэн заяа. Итгэлтэй байна гэсэн харцаар надад хараа. Чи яг итгэлтэй яваа итгэлтэй гэсэн. Тэгэж амар ихэд үгүйсэн. Тийм. Тэр натай өөрөөс юм байна. Тэ? Ярих ер нь айгүй сонирхолтой. Тэр нь ч илүү таалаг. Бичгээсээ илүү тэр надад илүү таалагддаг байхгүй юу? Тийм. Уншаад ойлгох юм бол гараад ярихад бол тэр чинь нэг асуудал биш дээ. Ер нь миний бодлоор ийм хамгийн ийм би саяны дөрөв ингэж юу хийх хэрэгтэй хэлсэн шүү дээ тий. Миний бодлоор уг нь надад бол хамгийн амархан нь бол цариу жуусараа пэгчи PPT яасан. Цариу жуусаа пэгчи PPT. Цариу жуусаа нь болохоор мэдээллийг хайх байгаа штэ. Цуглуулах. Тэнгүүтээ пэгчи PPT нь болохоор зөвөр нөгөө нэг цагаан фонт дээр PPT-ийн юг үнцийг бэлэн болгоноо. Яа тэгвэл 4-5 крop дотор хийн штэ тий. За хизээ хүртэл энийг хий гэн штэ тий. Цариу жуусаа бол зөндөө search хийгээд бүгдийг нийлүүлээд явуулаад болоо. Тэр нь бол бас хэцүү хүнд бол хэцүү байж магадгүй те. Ер нь зөндөө search хийгээд явуулаад болоо. Pixie PPT бол дизайнг болоод тэр search хийснийг 50 болгоол гоё цаасан дээр слайдны цаасан дээр хийгээд болоо аахгүй юу. Тэгсэн чинь тэрийг дизайн хийх юм бол дизайн би одоо миний стайлаар хийн штэ те. Зарим төрөө хүмүүс таалагдахгүй байж магадгүй. Би тэнд бас жоох айдаг болоод хийж чадахгүй л биш л дээ. Хийж чадвал бас дургүй байж магадгүй шин. Тэрнээс тэгэл Pixie PPT надад бол бүр амархан гэж бодсон. Ер нь тэгээ солонгосчууд амар quality-га амар сайн амар өндөрөөс. Би тэгээ бүр амар ажил. Тэки 4-р ангийн хүнтэй уулзсан бол бүр амар. Тэгээд нар чинь тэгээ баг иймээ нөгөө нэг ингээд шижаанлогоо гарсан хүмүүс байгаа штэ нөгөө ажил давхар гэдэг хүмүүс. Тийм болоо тэрний урт талд бол би юу ч биш шүү дээ. Амар ажилласан. Тэгээ өөрийн гэсэн жижигхэн компанитай болсон хүмүүс орж ирээ. Ягаад гэхээр нөө эрэгтэй хүүхдүүдийг харахаар 4-р курс эрэгтэй хүүхдүүдийг харахаар нас нь айгүй хөгшин заяа. Ягаад гэхээр эдгээр чи цэрэгт яваад ундаа амарч байгаа дэрсэн. Тэгээ хьюаг хийж байхдаа гадаадд сургууль явдаг ч юм уу. Эсвэл хажуугаар нь өөрийнхөө компани бий багалсан хүмүүс. Ингээ бүр ингээ зүгээр амьдралын хөлөө олцсон гарууд зүгээр л диплом нэрхт болохоор хүрээд ирсэн дахиад хийж байгаа. Гэхдээ ингээ төвшин амар ондоо. Тэр нь айгүй тэгтээ хэцүү байдаг тий. Тий. Тэр нь хэцүү байсан. Тэгээ хэцүү мөртлөө ер нь Пергүй мана. Тий. Гоё штэ. Бас хоол авч игээд гэдэг. Ер нь бид хоёрын темпл юм байсан шүү. Миний бодлоор өнөөдөр нэг категори бол дээд сургуулийн темплийн маягаар өгöd ярьж гэн гэж бодож байна. Харин тийм дээ ерөнхий сэдв маань темпл болчлаа л та. Өөр зөндөө хэлэх юм байл та. Өнөөдрийн видео бол темплээр ингэж дуусъя гэж бодлоо. 40 минут болсон биз дээ юу? Харин тий. Хэлэх юм зөндөө. Хэ. Өөр асуух байгаа дээд сургуулийн юм байгуул та нар рекоменд бичээрэй заяа. Темпл хийхэд ямар байна? Өөр темпл хийгээд хөгжилтэй юм болж ирсэн нь тэрийг бас бичсэн бичээрэй. Бид хоёроос үзчихье гэдэг. Мача.
Тэгээд өөр сэдв байвал бит хоёроор яриулах сэдв байвал Хэлээрэй. санал болгож бичээрэй. Баяртай. Дараагийнх дээр уулзцаая. Bye.